Хүмүүний ертөнцийн хурдтай хүчтэй их өөрчлөлт, шинэ эхлэл, урам зориг, үйл явдлуудын гарааны гал морин жилийн зуны ихэнх сарын мэндчилгээг дэвшүүлье. Хүн төрлөختөн хор уршгийг нь хизээж үл мартах 70 сая хүний халуун амийг авч чадсан дэлхийн 2 дугаар дайнд болсон түүхэн соромж өдрийг энэ сард тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Дэлхийн дайны түүхэн соромж нь баруун Европт дүрлцэх дайн, Ирак хийсэн цохилт, дорн дахин өрнсөн үйл явдлууд, Венесуэл, Кубын өрнөл, зүүн болон зүүн өмнөд Аз дахь хорцтмол байдал зэрэг олон улсын эмх замраагүй нөхцөл байдалд нэг талт байдал газар авсан. Түүний эсрэг дэлхийн засаглалыг илүү шударга, боломжийн тогтолцоог бий болгохыг харуулж, бүх оролцоотыг ачаал сонирхлын тэнцвэрт байдалд суурилсан олон төвд ертөнцийг бүрдүүлэх нарийн төвхтэй үйл явдал дэлхийд өрнөж байна. 2004 оны 9 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч 134 дугаар залга гаргаж, Монголын ардын уртын дуу болон Монгол үндэсний буурал түүх, малчин ах вэ, амьдралын гүнээс өөрөө урган гарч Монголын нутгийн байгалийн үзэсгэлэн, Монгол хүний уужуу тайван сэтгэлийн зохилтлогоо нүүдэлчдийн аж төрхөө, зан заншлын өрмөц уян болон төгөлжиж цагаа 50 хүүг аялгуу, төв эрхэмсэг нам, уран гоё нуглаа, баян чимэг бүхий шуранхай, хүүг гэрчгийн өрмөц онцлогтой хувьд аливаа ард түмний доонд л үл давтагдах ховор шинж агуулсан ардын дууны урлагийн хосгүй уламжлалт сонгодог. Монгол соёл иргэншлийн онцгой ололт дагуулга хэлбэр хөг ая үг хэллэг айдас хэм хөг төгөлдрийн хувьд Монгол соёлын өрмөц ололт болсон уртын дууны баян өв санг хадгалах, төрийн хамгаалтанд байлгах, дээдлэн дэлгэрүүлэх талаар өөрийн төрийн болон төрийн бус байгууллага эрдэмтэд иргэдээс удаа дараа гаргасан санал хүсэлтийг дэмжин зарлиг болгох нь нэг Монгол ардын уртын дууг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах эрдэмтэд сургаж бүх нийтээр үндэсний бахархлын зэрэглэлээ дээдлэн дэлгэрүүлэх, Монгол үндэстэн Монгол хүний нэрийн хуудас төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамч шинж болгон өргөн олонны хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд аймаг нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага соёл урлагийн ажилтан зүтгэлтэн эцэг их багш нарт уриалсаваа. 2. Уртын дууг сургамжлан олох, сургам эзэмшүүлэх, судлан шинжлэх, сурталчлан даяаршуулах, цогц асуудлыг тусгасан хөтөлбөрт боловсруулж хэрэгжүүлэхийг засгийн газар чиглэл болгосоо гэжээ. Монголын бөөгн улсын эмнэлгийн хамт олон хуралдаанаас хэлэлцэн шийдэж Монгол төрийнхөө төлөө амь насаар өргөссөн зүтгэлтэн баатруудын алдрын цэцэрлэг төрөлнг байгуулах санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөхөд өргөн бариад олон жил өнгөрч байна. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөссөн өмнө зүгийн наран мандахаас өрн зүгийн наран шингэх их газраас Монгол баатруудынхаа цусаа тусааж хөсөө шингээж шүнсээр мөхөлсөн газрыг шүншгэлсэн шороо их нутагтаа хүндэтгэн авчирч дэлхийн хаач байхгүй Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газар тос савдаг галтай хамт одод тэнгэрт бөө ухаан онгодтой энэ зүг өнгөлөн гагнаж Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндтгэлийн зөвцгөрийг санаачсан байгууллага саналыг гаргаж байна. Дэлхийн хаач байхгүй тийм алдар сууг түүхийн монголчууд бид бүтээсэн билээ. Өөрөө газрыг баг бүхэлдэн эзэлсэн их эзэнт гүрнийг ганцхан Монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна. Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртөө биелүүлж халуун ам бүлээн цусаа урсан амь насаа зориулсан тэр их баатарлаг өгöd эцсэрээ бид бахархах ёстой. Бид мартах ёсгүй. Тэднийхэн агуу үйлсийг жил бүр хүндэтгэж мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Мөнх тэнгэрийн зам үйлийг явуулах олон улсын болон дотоодын арга хэмжээ, үзэсгэлэн үзвэр, музей, уншлагын танхим, мөнх тэнгэрийн ёслолын ордон, соёлын үйлчлэгийн газруудаас бүрдсэн зохицолбор Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэг төрөлнтэй байна. Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь мөнх тэнгэрийн үзлийг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчлахын төлөө ажиллана. Мөнх тэнгэрийн үзэл түүнийг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх бэлтгэнд нь хяналт тавих, үйл ажиллагаанд иргэд дэмжигчдийг идэвхтэй оролцохыг хангаж ажиллана. Үйл ажиллагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. Эрдэмтэн судлаачид,
шүтэн бишрэгчид ивент тэтгэгчдийн өргөнөөр оролцуулна. Монгол төрийн төлөө амь насаа өргөсөн зүтгэлтэн баатруудын алдрын цэцэрлэг хүрээлэнд дараах хэлбэрээр ажил зохион байгуулагдана. Үүнд төрийн ёслолын хүндэтгэлийн ажиллагаа хийгдэнэ. Олон улсын болон Монголын тэнгэр үзэлт судлаачдын арга хэмжээ болно. Эх орончдын өдрүүдийг тэмдэглэн ажиллагааг тодорхой төлөвлөгөөний дагуу тэмдэглэх ажил хийгдэнэ. Цэргийн тангараг өргөх ажиллагаа хийгдэнэ. Иргэний үнэлэх олгох ёслол хөтгөлийн ажиллагаа хийгдэнэ. Залуучууд хүүхдүүдэд эх оронч үзэл Монголын түүхийн хичээл заахад ашиглагдах газар болно. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн зүтгэлтэн баатруудын алдрын цэцэрлэг түрээлэн байгууламж нь Монголын их гүрний үеийн газрын зураглал, түүний дотор Монгол улсын өнөөгийн газар зүйн байршлын зураглалаар байрлалыг тодорхойлно. Монгол үндэстний цэцэрлэг түрээлэн нь Монголын мөнх тэнгэрийн үзлээ дэмжлэг иргэдээс үрдсэн зөвлөл ажлыг удирдана. Зөвлөлт нь ажлын албатай байна, мөн удирдлагын зөвлөлттэй байна. Иргэдийн болон эзэмтдийн зөвлөлийн хамтарсан хуралдаанаар цэцэрлэг түрээлэнд тавигдах хөшөө дурсгалын асуудлыг шийдвэрлэнэ. Монголын бөөгн нэгдсэн эвлийн дээд цэцгийн гишүүд хамт олонны санаачлалыг 2015 онд гарган байгууллага стратегийн зорилготой тусгасан байдаг. 2026 оны 1-р удирдлагад Иерусалимд болсон хэвлэлийн бахарлын үеэр Иран Израилийн мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Есүс Христ Чингис хаанаас давуу талгүй гэж мэдэгджээ. Нетаньяху энэ мэдэгдлээ Америкийн нэгдсэн улс болон Израилийн ойрхон орнод дахь цэргийн ажиллагааг зөвтгөхдөө ашигласан бөгөөд хэрэв хангалттай хүчтэй хатуу биш бол муу зүйл сайныг ялдаг гэж онцолжээ. Түүний хэлсэн үг нь шашны сэдвийг хөндлөнөөс гадна Чингис хааны дурдсан олон улсын анхаарлыг татсан юм. Энэ үгийг хатуу цэргийн стратегийн зөвтгөх зорилгоор хэлсэн бөгөөд зарим тайлбараар Нетаньяху сул доройн сүрч нядлагдаж түүхээс арчигддаг бол хүчтэй амьд үлддэг гэж маргаж байсан бололтой. Эсэргүүцлийн дараа Нетаньяхугийн алба уг мэдээлэл нь бүс нутгийн өргөдөг эрх мэдлийн зайлшгүй шаардлагатай харуулах түүхэн ижлэл болохоос харгислыг шууд дэмжих эсвэл санаатаагаар дормжлох гэсэн үг биш гэж мэдэгдэв. Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Нетаньяхугийн үгийг хатуу зэмлэж түүнийг Чингис хааныг хязгааргүй магтаж байсан гэж тодорхойлсон. Иран улс энэхүү харьцуултыг шашны зүтгэлтүүдийг Есүс болон мусульманчуудыг хоёуланг нь дормжилсан гэж шүүмжилж зөв хүчийг бий болгодог хандлагыг дэмжснээр ёс зүйн хэм хэмжээг үл тоомсорлож байгааг онцлсон гэж Ираны олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон холбогдох мэдээлсэн байна. Press International авилгалын төсөөллийн индексийн 31 дахь удаагийн тайлангаа танилцууллаа. Манай улс нийт 100 оноо авах ёстойгоос 31 оноо авч дэлхийн 182 орноос 124 дугаар байрт жагсав. Энэ нь өмнөх оноос 10 бараар ухарсан үзүүлэлт юм. Хоёр тайланд өөр нэг анхаарал татах санаа зовоосон хандлага нь олон улс оронд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх болон тайван жагсаал цуглаан хийх, эрх чөлөөг хязгаарлах явдал нэмэгдэж буй явдал. Монгол улсын авилгалын эсрэг бодлогод өгсөн дүгнэлт 1. Эрсдлийн үнэлгээний үзүүлэлт буурсан байна. 2. Бизнесийн орчин хүндэрч бизнес эрхлэгчдийн итгэл суларсан байна. 3. Хуулийн засаглалын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна. Дээрх асуудлуудын хүрээнд Монгол улсад зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай дараах чиглэлүүдийг онцолж байна. Үүнд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн санхүүжилтийн зээг авилгах, мөнгө угаах, гэмт хэргийн урсгалаас ангид байлгах, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөлгээ, хандив тусламж татварын мэдээллийг ил тод байлгах шаардлагатай. Монгол улс дахь Оросын холбооны улсын эчин сайдын яамд Агуй эх орны дайнд зөвлөлтийн ард түмэн ялт байгуулсны 81 жилийн ой зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Монголын талаас улсын их хурлын дэд дарга бүрд орж, гадаад харилцааны сайд Бац эцэг, аж үйлдвэр, эрс баялагын сайд Дамжин Ням, Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Их Баяр нар хөндөж очноор оролцов. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид тус улсын дэвшилт хүчний төлөөлөл, эх оронч болон түүхэнд дурсамж алдар гарааг мөнхжүүлэх иргэний байгууллагуудын төлөөлөгчид Монгол улсад оршин суугаа Оросын эх орон нэгтнүүд, гадаад улс орнуудын дипломат ажилтнууд оролцлоо. Агуй эх орны дайнд зөвлөлтийн ард түмэн ялт байгуулсны 81 жилийн ой зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтанд Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхан урилгаар оролцлоо. Төв танхимын үүдний хэсэгт зочих зориулсан Орос Монголын цэргийн хамтын ажиллагааны түүх болон өнөөгийн байдал зориулсан үзэсгэлэн дэлгэсэн байв.
2026 оны 5 сарын 9-нд уламжлалтаас Бородын нийслэл Улаан Өд хотод болох Ялтын баяр төв талбайд цэргийн ёслолын жагсаалаар эхэлдэг уламжлалтай. Ялтын баярын арга хэмжээ төв талбайд цэргийн анги нэгтгэлүүдийн парадын хайрцагнууд байр эзэлжээ. Төв эндрийн хоёр талаар хотын оршин суугчид, ахмад дайчид, тусгай цэргийн ажиллагаанд оролцогчид, олон нийтийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөгчид хүндэтгэлээс судалж суужээ. Бород улсад одоогоор агуу эх орны дайны 1500 орчим ахмад дайчин байгаа бөгөөд тэдний донд ялтын төлөө тулдсан 12 орчим хүн байна. Өнөөдөр агуу эх орны дайны 11 ахмад дайчин Улаан Өдөд амьдардаг. Энэ уламжлалт төслөөр зөвхөн орон нутгийн иргэд төдийгүй онцгой зочид болон хөрс зэрэглэх Монгол улсаас зочид төлөөлөгчид оролцож байна. Монголын тэнгэр шүтлэгтэн нарыг төлөөлөлөө Монголын бөөгийн нэгдсэн ерөнхийлөгч Жаргал сайхны арга хэмжээнд оролцсон байна. Оросын Баатар Дашбал Мөнхөө Жаргалов бөөгийн нэгдсэн ерөнхийлөгч Монголын зэвсэг түвшний хорондоо Жаргал сайхантай Бородын ерөнхийлөгчийн хүлээн авалтанд оролцохоор ирсэн үедээ уулзаж танилцсан юм. Төгсгөлтөн цэргийн яслын парадад оролцогчид агуу их орны дайны Ялтын марш дуу, жагсаалын дуу цорайтуулан алхлаа. Ялтын баярын цэргийн парадын араас Өвшгийн мөнхийн марш жагсаал залглаа. Бород улсын ерөнхийлөгч нь Алексей Самбаев-Цэдинов баярын хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. 22 цагт консулскийн арал дээр их буугаар Ялтын баярын салют буудсан байна. Монголын хэлд хамгийн ойр байх Оросын холбооны улсын өмнө орших эдийн засаг соёл шашны төв бол Улаан Өд хот юм. Агуу их Ялтын 81 жилийн ойд оролцож Улаан Өд хотын төв талбайд үнэн алдартны, шарын шашны, католик шашны тэргүүнүүдтэй уулздаг уламжлалт бий болжээ. Монгол орон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бөө сүрхийн эрчимтэй хөгжсөн. Хэдэн мянгаар тоологдох бөө нарын тоо бас хөгжил хэл даван Бородод түгээд удаж байна. Энэ бөөгийн дээш төвийг уламжлалт зан үйлийг дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагын суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Бид Оросын холбооны улсын Бородод очих бүртээ бөөгийн дээш төвөөр орчин Монгол бөөгийн их удам Балханов Батуянатай уулздаг гэлээ. Бород нутгаар аялсан Монголын бөөгийн нэгдсэн үеийн бүтээсэн баримт кино үзэв. Монгол бөөгийн уламжлалт зан үйл Монгол тургалтын дотор жиг тархан өөрийн өнгө төрхөд хадгалан өнөө хүрч иржээ. Олон найз нартай танилцсан. Юрий Мигмаров бол нутаг усандаа нэртэй олон жил бөөсөн улаач ажээ. Бөөгийн дархны зан үйл үйлдэх байранд эмэгтэй хүн орохыг хориглодог. Бөөгийн тамлаг дуудлага галаа асаагаад хөөргөр хүч нэм өрдөв. Дэс дараатай өрмөц бөөгийн зан үйл хийгцээр байлаа. Өргөх эдээний дээжээ галдаа өргөн барив. Бөөгийн дархны байранд зарим буд голлон зан үйл хийн. Төмрөөр бөөгийн дархны зан үйл хийж эхлэв. Нийлүүлж хийж давтсан төмрөөр төөрөг унших ажээ. Нарны хэлбэр гарч байгаад ихэд бэлэгшээ нөгөө хос төмрөөр сум зангадах ажээ. Ялварч байхад хэлээ гарахыг хүссэн улаасан төмрийн хэлэн төгрөгөө бие дотор процесс явагдаж улаасан төмөр долоох жирийн мэд өнгөрөв. Бөөгийн зан үйлийг шүтлгэндээ мэдэртэл хийх ажээ. Дараагийн шатанд Юрий Мигмаров зайран хоёглон бөлөв. Бөөгийн дархны зан үйлийн төгсгөлийг ил задгаад зайд бөөгийн хоёг нөмрөн өмсөж бөөлөлд үйлдэв. Улаачаас асар их хүч зүтгэл гаргаж буйн мэдэгдэнэ. Бүрэн тасарч бөөллөө. Эргэн тойронд байгалийн хэм өөрчлөгдөж байгааг мэдрэгдэнэ. Зарим Юрий Буд нарын бөөлөлт Монгол Бород бөөгийн өргөц хоч чанарыг харуулж чадсан билээ. Юрий Буд хоёртой дурсгалын зөвлөл Монголын бөөгийн нэгдсэн үеийн альбом цаг тооны бичгээ гардууллаа. Хурамхан дэрсэн зорилго биеллээ. Монгол уламжлалт бөөмөрөл салшгүй хэсэг энд өөрийн дэх жаягаа хадгалах орссоор байна. Бидний бөөгийн зорилго нэгдмэл билээ. Энэ удаагийн Бород бөөгийн тавталга өргөн зонтолтой байлаа. Одоо дахин сэргэж залуу зарим удаад гарч ирж байна. Бород бөөний удагдад 99 тэнгэр залбирэн биширдэг. Тэрхүү 99 тэнгэрийнхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зүүнний тэнгэр гэдэг. Барууны 55 тэнгэрийн 50-ыг нь залбирдаг, 5-ыг нь тархидаг. Барууны тэнгэртээ 5 хэсэгт хувааж үздэг. Хамтарсан бөөлөө өндөрлөж зайрангууд дараалан бөөлж эхэллээ. Бород зарим баяр тэргүүл хөрөг хоёрлон бослоо. Монгол улсын зүүн хязгаарын хянагт бол Дашбалбар сумын нутагт байрладаг хөх болон тэргүүлэн бөөлж байсан билээ. Тахилгыг толгойлон Монгол бөөгийн их зарим зоригт бөөллөө. Энэ удаагийн өргөлийг анхаарахад таргун тахал болон элдв халдвар төвшнөөс хамгаалдаг бом мах тэнгэрт дуудаг ажээ. Бас хүн зонг элдв халуун ханиад өвчин эмгээс авран хамгаалдаг олж итгэдэг. Тэтгэд донд баруун өмнө зүгийн цаст цагаан ууланд нутагтай цагаан арслан хөлөгтэй цагаан мөнгөн таягтай цагаан өвгөн зүүн өмнө зүгт нутагтай шант бодлогын адагт байрладаг
Ишир гинегийн 3 хөвгөн богдноор тариаланч ноён талхаж хатан байдаг гэдэг. Хоёгийг анзааран харж суулаа. Талхад толгойлон буулсан Монгол бөөгийн их зарим зоригтой ух ноёны онгодыг залснаар тахилга өндөрлсөн билээ. Хойроо мотор ташуурхэж гутаар загсны арьсан 8 гөрлөө бүхий оосор хийсэн амтай ташуур байж бөөлнө. Харин хингэрэг бол Монголын баруун зүгийн хэлбэртэй байсан. Тойбрын жигд цохилдоор хингэрний дуу агаарт хүчтэй тархана. Эдгээр зарангуудын хингэрэг дотроос нэгэн хингэрэг гоц харагдсан. Тэгэж байгаа. Тэдний бөөлөх явцад туслах зорилгоор 3-6 толмоош ажиллана. Улаан үдэд байхдаа Бородын бөөгийн тэнгэр байгууллагын тэнгэрийн ордонж очлоо. Тэнгэр байгууллагын тэргүүн зарим Цэрэн Дөржөө Баяр Жамбал авч бадаг бөөгийн асуудлаар Монгол бөөг анхаалан ажиллаж байгаа нийгмийн зүтгэлтэн билээ. Монгол бөөгийн нэрийн өмнөөс олон гавьяатан эрдэмтэн судлаач улаач нар олон улсын арга хэмжээнд төлөөлж байсан ч Цэрэн Дөржөө Баяр Жамбал авч бөөгийн шүтгэхийн талаар дарвтай ажил хийсэн зүтгэлтэн ховор билээ. Эцэст нь мөнгө төгрөгийн төлөө бидэнд хамтран ажиллахад хил хязгаар байдгүй тод жишээ болсон олон сайхан улаач нартай танилцсан. Энд байгаа самбар дээр Монгол бөөгийн дагшин тэнгэр байгууллага өөрсдөө Монголын бөөгийн төв байгуулах гэж тунхаглахын зэрэгцээ Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээ түүний нэг салбар гэж танилцуулсан байдаг. Нэр төрийн төлөө хэтэрхий зүтгэхийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрч зохисгүй байдалд хүргэж байна. Тиймээс Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцгийн хуралдаанаар хэлэлцэж дээд цэцгийн гишүүнээс удам отгон сураг огцруулсан шийдвэр гаргасан байдаг. Энд олон жил амьдарч олон зуун шав босгосон бөөнөр одоо нэр нүргөө болж Монгол руугаа одож харин учраа олохгүй олон бөөнөр ард нь хоцорч үлджээ. 2026 оны 5 дугаар сард Эрдээр үеэс өвөр Монголын олон газарт үндэсний уламжлалт тэнгэр шүтлэг бөө мөрөглөөр тагтах хийдэг олон зуун газартай билээ. Эдгээр үе уламжлан дахиж шүтэж ирсэн уламжлал өнөөч тасраагүй байгаа юм. Өвөр Монголын зүүн үзэмчин хошууны Баян болог сумын Баян Эрдэнэ гацааны Хярын цагаан овоо хуучнаар бол баг алтай овооны удган модны тахилга боллоо. Мөн Баян уул сумын Аршаант гацааны Тугал хайрхны тахилгаага Далай сумын Баян Эрдэнэ гацааны Хурын цагаан овооны хаврын тахилга хийгдлээ. Эдгээр тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайн аюуш эргүүлж бөөлсөн байна. Эдгээр хайрхан овоог жил бүр нутгийн зан олон тахдаг боломжтой билээ. Монгол улсад манжийн ноёрхлоо тогтоох гэж мянган улаачдыг хүйс тэмтэрсэн 3 их хатуу газар бий. Тэдэнд тэнгэргнээс өөр юу ч байгаагүй бөгөөд манжийн цэргүүд алуулаад өхнө гэдгээ мэдсэн ч мянгуулаа цуглаад тэнгэргээ дэлгэсээр алуулж өгсөн газар бий. Хэрэгтэй үед өхөж чаддаг нь улаач нар, хэрэгтэй үед босож чаддаг нь улаач нар. Иймээс тэд тэнгэрийн үрс, хөхт хамгат үрс, бусдын үлдээдэг юм. Хэрвээ тэд бүгд амиа хойхолоод нуугдж байсан бол өө үрсийг хайгаад хамаг монголчуудыг хоморголон алах байсан. Гэтэл бид бөөгийн баатарлаг энэ түүхэн домгийг хүмүүс мэддэггүй, үн цэнийг нь ойлгодгүй нь харамсалтай. Тэглээгээд тэд гомдлож тоодогч үгүй. Мөнх тэнгэрт итгэх учраас мөнхөд ялагч байж чаддаг учраас хэрэгтэй цагтаа өгч чаддаг нь улаач нарын гайхамшиг үлээ. Харийн гүрний улс төрийн бодлогоор Монголын үндэсний шашныг геноцид хийж устган өөрсдийн хүсч байсан шашнаа хүчээр дэлгэрүүлсэн байдаг. Улаач нарыг олноор нь устгасан 4 дахь газар нь нутгийн 700 гаруй бөөнөрийг цуглуулсан ам байх бөгөөд үүнийг одоож хөвөөс шар хошуунд бөөгийн ам гэж нэрлэдэг байна. Хажуухан талд нь тэдгээр бөөнөрийг устгасан газар байх бөгөөд түүнийг төлөнхийн ам гэж нэрлэдэг ажээ. Энэ дурддагдж байгаа газраас гадна монголчуудын амьдарч байсан өмнөд нутагт ийм газар цөөнгүй бий судлах хэрэгтэй. Нэг шинэ үеийн түүхэн улс төрийн ажилтнууд сурталыг номлогч нар томоохон үгийг гүйцэтгэж ирсэн юм байдаг. Цэргийн анги нэтгэлүүд ойгоо тэмдэглэхдээ тэднийг дурдхаас сэрвдэг болсон байна. Гэвч түүхээр өвлдөн хэдий ингэж хандж байгаа ч сурталыг номлогч нар байсаар ирсэн. Цаашид түүхэн уламжлал үргэлжилсээр байх болно. Цэрэг армийн дотор шашны сурталчид одоо ч чухал үр гүйцэтгсээр байна. Үүнийг Америк нэгдсэн улсын Оросын холбооны улсын армийн жишээнээс харж болно. Төр бий болгос төрийн болон хаадын бодлогыг сурталчид бий болсон. Бөө бол онгодын хүчээр олон түмэнд үнэлэг эрх мэдлийн өргөчгийн зэрэгцээ Монгол хаад төрийн бодлогыг сурталчид байсан. Манай өвд дэд дэлхийн хуурай газрыг эзэлсэн аян дайнд тэнгэр үзэл шүтлэгийг ашиглаж байсан олон жишээ байдаг. Отог омог 100 мянгад төмтийн дунд
Монголын чухал чадал хэмжээгээр улаач нар байсан. Тэд ард олонний дунд сурталыг хариуцаж байв. Харийн шашин Монголыг эзлэхдээ үндэсний шүтлэгийг устгах зорилттой тавьж хэрэгжүүлсэн. Манай гишүүд улаач нар орчин цагийн цэргийн сурталыг намлагч нарын өнгөрсөн 100 жилд хөндлүүлсэн ажлын арга хэлбэрээс суралцах нь маш чухал юм. Тиймээс тэдний үйл ажиллагаа бидэнд онцлог уйлд хамаарч байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн анх дахь дэд хуралдаанаас дэвшүүлсэн соёлын үнэт төв байгалаа хамгаалах зорилтуудаас танилцуулж байна. Дэлхийг гайхуулан төлөх газар шороо их нутаг минь. Таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг Монголын бөөгийн нэгдсэн эвлийн хамт олон дэвшүүлэн ажиллаж байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн дэвшүүлсэн 5 дахь зорилт 2012 онд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл анх байгуулагдаад гаргасан шийдвэр нь хөнөөгийн ноён уулыг хамгаалах зорилгоор Монголын бөө нарын нэгдсэн тахилгын зорилт дэвшүүлсэн байдаг. Монголын түүхэнд анх удаа 900 гаруй улаач нар нэгдэж ноён уулаа хамгаалах нэгдсэн анхны тахилга оролцож байжээ. Бөө тахилгын дараа тахилгыг удирдсан Монголын бөөгийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайхныг баримтлан хорж байсан түүхтэй. Хамтын тэмцлийн үр дүн ноён уулыг төрийн хамгаалтанд авсан байна. Монголын бөөгийн нэгдсэн эвлийн 5 дахь зорилт болсон хөнөө нар мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухамхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулжээ. Хөнөөгийн соёл бол эртний монголчуудын соёл юм. Ноён уулын булшнаас олдсон хөнөө хүмүүсийн гавлын ясан цөм монголчуу төрхтэй байгаа нь ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдлын жишээ энэ байна. Лус савдаг онгодтой нөхцөж бөөгийн өвчнөр өвчлснөөс байгалаас заяасан овдс юм уу өөрөөр хэлбэл өөрийн амин сүнсэн дээр өөд болсон бөө дээдсийн хүчрэгчсэн сүнс нэмэгдснээр тухайн хүний оюун санаа сэтгэн бодох чадвар хядалд ордог. Үүнийг зэрэгцэлж хэвийн байдалд оруулахын тулд өөлөх зан үйл хийх шаардлагатай болдог. Үүнийг олон жил болсон дадлаг туршлагатай бөөгийн удирдлагын дор хийж суралцдаг билээ. Өөлөх зан үйлд суралцах явц нь нутгийн зан заншил Овог аймгийн онцлогоос хамаарч өөрөөр байдаг ба үүнд баруун Монгол дарахад Бурят гэх мэт олон ястнуудын өөрсдийн онцлогыг заяагаар уламжлан авч ирсэн юм. Үүн нэгдүгээр шавтайгаа ивэлжилтэй олон түмний дунд нэр хүнд сайтай өөлөх хэвдэм чадлаа сайн эзэмссэн. Өө бодоод 15-аас дээш жил болсон. Хээрийн болон гэрийн онгод тахих бүрэн эрэхтэй уул тус савдагтай харьцах чадвартай бөө байх ёстой. Хоёрдугаар шавийнхаа гал голомтонд байгаа онгодыг бүгдийг нь сайн таньж тэдэнтэй харьцах ёстой. Гуравдугаар багш шав бөөгийн онгод аль нь ч нэг овог ясны онгод байх ёстой. Дөрөвдүгээр багш бөө шавийнхаа онгодонд нь хорлогдож яваагүй байх ёстой. Тавдугаар багш өөрөө тухайн шавьд багшлах сонирхолтой хүн байх ёстой. 6-дугаар багш бөөн гэр бүл гал голомтондоо өнөр өтгөн элэг бүтэн сүүлийн жилүүдэд өхөл хагцал үзээгүй. Бас ойр үедээ хэнгэрэг хагараагүй, хуурн хугараагүй буюу нэг үгээр хэлбэл бөөлөгдөг журмыг зөрчөөгүй зан үйлийн ёс журмыг сайн мэддэг, хатуу мөрддөг байх ёстой. 7-дугаар багш шавийн барилдлага тогтооход мал хөрөнгөний талаар баян ядуугийн ялгааг үл харгалзан дээрх болцлуудад тохирохтол туйлын ядууч байсан бөөд багш болно гэж үздэг. Дээрх нөхцлүүдийг хангасан үед багш шавийн барилдлагыг агшаар замаан заалгах 7-оос 9 хоног дотор онгод орсны анхны шөнөөс харанхуй орон гэгчтэй танилцж эхэлнэ. 3 жилд бөөлөх эрдэм чамд нь суралцах, өөрийн онгодоо таньж харьцаж сурах, тус сатагтай харьцаж сурах, бусад үйл үзэгдэх биедээ тэдэнтэй харьцаж сурах, шав авахгүй байх, айлд арга засал хийхгүй байх. Багш шавийн барилдлага тогтсон тэр өдрөөс хойш багш нь шавьдаа бөө мөнгөлийн үүх түүх хүн ухаан зан үйлийг хатуу ёсныг боломжлуулан зааж өгдөг. Монгол бөөгөнтэй асар хурдтай нэмэгдсэн он цагууд ард хоцров. Нэг багш хэдэн зуун шав босгож бөөгийн тоо хэдэн 110 мянгад хүрсэн билээ. Ийм олон тооны бөөтэй болоход нэг багш хэдэн 100 цаашдаа хэдэн мянган шавтай болох үйл явц өрнөсөн. Харин одоо хүний хувьд заяагаар тоглож бөө болохгүй хүмүүсийг бөө мөн гэж тодруулан ховсдож амьдралын алтан цагийг үр дүнгийн өнгөрүүлсэн багш нэртэнгүүд одоо нэгэнт тодорхой болжээ. Тэдний үлдээсэн түүх нэр хүнд одоо бөөгийн дотор хил тод яригдж байна. Түүнээс гадна Монгол бөөгийн нэр хүндээр гадаад дарах хэмжээнд оролцдог. Боловч бөөгийн төлөө дөрвтэй зүйл хийдэггүй эрдэмтэн судлаачид бий болсон
Гэсэн хэдий ч дотооддоо бөөгийн үйл явдлыг зөв голдлоор явуулахад тус нэмэр болсонгүй. Монгол бөөгийн эрдэмтэн нэрийг зээлдэж явсан цаг үе бий. Энэ тухай жиж ярих болно. Нэг хэсэг хугацаанд Монгол бөөд хуурамч дэд эрдэмтэн профессорын тоо хэдэн зууд хүрсэн. Монголын бөөнөр улс дотроо багтаж шингэхээр болоод хил залгаа Оросын холбооны бүрээд туваа бүгд найрамдахад улс өвөр Монгол бөөгөө түгэн дэлгэрүүлэх хүчин зүтгэх болсон. Хятад улс нь бие даасан өөрийн сошиалтай манайхаас тис өөр энэ байдлыг ашиглан Монголын бөөгийн нэгдсэн эвлэл болон уламжлалт Монгол бөөгийн нэр бүхий хүмүүсийн бөөлтийг зөвшөөрлгүй CD болгон худалдаанд гаргаж ашиг хонжоо олсон хүмүүс тодорсон. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа анхлан явуулсан Сүхбат тэргүүтэй голомт бөөгийн төв дараа нь Цэрэнбаава тэргүүтэй Тэнгэрийн сүлдэр байгуулагдаж тэдгээрийн араас Монголын бөөгийн нэгдсэн эвлэл залгамжилсан. Нэг хүнээс аваад хэдэн мянган хүнийг хамарсан гишүүдтэй тамга өвтөлсөн төрийн бус байгууллагууд байгуулагдсан. Одоо төрийн бус байгууллагын тоо хэдэн зууд хүрчээд байна. Одоо цагт Хосвол тэргүүтэй залуус Тэнгэр олон улсын бөөгийн фестивалыг 2 дахь удаага зохион байгуулж байна. Дэлхийн гэсэн нэртэй өөрчилж олон улсын бөөгийн фестивал болгосон зөв шийдвэр байна. Монголын бөөгийн нэгдсэн үйл байгуулагдсанаас хойш Монгол улсын ерөнхийлөгч Илгүүд орж Батлага нарын шашны асуудал хариуцсан зөвлөхөөд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзж байсан. Харин Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн үед бөөн нарыг хүлээн авах ажиллагааг шинэлэг байдлаар Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн гишүүдээс нэр суглан урьж оролцуулсан болж өнгөрүүлдэг. Хөвсгөлийн болон говийн бүсийн бөөн нараа төлөөлөл огт оролцуулаагүй. За Монголын хөл бөмбөгийн холбоо 2024 онд холбооны өр 1 тэрбум 800 сая төгрөгөөр нэмэгдэн 5 тэрбум 600 сая төгрөгт хүрсэн байна. Энэ нь зориултын дагуу зарцуулаагүй, хувьдаа зарцуулсан, үр ашиггүй зарцуулсантай холбоотой гэж тус холбооны төр хорооноос мэдэгдээд байна. Банкны долларын 3, төгрөгийн 8 дансныг үлгээнд аудит хийжээ. За Монголын хөл бөмбөгийн холбооны данс Азийн хөл бөмбөгийн холбоо болоод олон улсын холбооноос 11 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бахад үйл хөдлөх хөрөнгүүдэд барьцаалж 1 тэрбум төгрөгийн зээл авсан нь энэхүү аудитаар ил болжээ. Зөвхөн 24 оны Монголын хөл бөмбөгийн холбоонд орсон орлого нь 10 тэрбум болж байгаа байхгүй доллараар. 2 тэрбумын өртөө гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгнүүд нь алга болцсон. Хайц нь мэддэхгүй. 16-аас 22 онд Монголын хөл бөмбөгийн холбоонд 11 сая Америк доллар гэж байгаа байхгүй. 40 тэрбум төгрөгийн насар их мөнгө шүү дээ. Бүр 1 сард өдөртний үйл ажиллагааны удирдлага услал зардал зориулж 650 мянган Америк доллар гэж байгаа. Энэ өөрөө 2 тэрбум мөрөх шүү дээ. Ийм зардлыг урсгал зардал байнга өгжөдөл Монголын хөл бөмбөгийн холбоо дандаа алдагдaltaй байдаг. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар 2023 оны 7 дугаар сарын 26-наас 2024 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд давагдорж ажиллаж байсан. За түүнийг ажиллаж явах хугацаанд холбооны ажилтнууд нь цалингаа аваагүй байхад нарийн бичгийн дарга давагдорж нь цалингаа цаг хугацаанд нь аваа зогсохгүй урьдчилан авдаг гэжээ. За Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар тэрээр 1.5 жилийн хугацаанд ажилласан байдаг. За энэ хугацаанд 7 сая төгрөг, нийтдээ 222 сая төгрөгийг зарцуулсан байна. Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллажсэн давагдорж гэдэг хүний данс руу урамшуулал гэсэн гүйлгээний утгатай нийт 48 сая гаруй төгрөг орсон байна. Тэгээд за тэр олон улсын хөл бөмбөгийн холбооны хурлын урамшууллыг $1000 харагдаж байгаа. За олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрмэн дээр хуралд суулаагаад урамшуулал бол авч болдгоо гэсэн дүрм байд юм байлээ. Монголын хөл бөмбөгийн холбооны бусад дансанд хөрөнгө оруулалтаар орсон орлогын холбогдох баримт бичиг олдоогүй учраас наривчлан тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл төр хороо хязгаарлагдмал байдлаар ажилласан гэдгийг онцолж байна. Гэтэл ажилласаа хусагдсан бөө судлаач давагдорж болж дүү одон чимгийн хамт 2026 оны 5 сарын 9-нд шинжлэгдсэн Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн холбоог байгуулж гүйцэтгэх захирлаар давагдорж болжээ. Тэд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд бурхан халдууны тахилгыг зохион байгуулж байна. Өнгө мөнгөний асуудалд оролцсон хүмүүсийг ийм үйл ажлыг удирдуулах нь Монгол улсын ерөнхийлөгчийн нэр хүндэд халтай юм. Ажилгүй болохоор бөөгийн нэр дор оршин тогтнохыг хэмэлцдэг. Өмнөх олон улсын фестивалийн үед тэдний мэдээлсэн хэсэг яриа тэдний үнэн нүүр царайг тодтогч зохион байгуулж байгаа залуу улсын ажил том саад болсон байдаг. Тэнгэр бөөгийн фестивал болно. За фестивалтай холбоотой өвөр Монгол зочдыг хүлээж авахар өөдөө би хариуцж авсан байгаа. Энэ жилийн фестивал өөрөө төлбөртэй байгаа. Ингээд энэ бүгд ороод бүх үзүүр бүх юмнууд ороод 6300 зоосонд багтж байгаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.